Өдрийн мэнд дурсамж таараатай байна. За энэ удаагийнхаа уншлагаар би та бүхэндээ ирж буй шинэ очрол, шинэ хайрын талаарх уншлага хийхээр бэлдсэн байгаа. За нийт 3 групптэй. 1-р групп, 2-р групп, 3-р групп гэсэн 3 групп байгаа. Та бүхэн маань өөрт хамгийн их татагдчих карта сонгоод тухайн группийнхаа уншлагыг хүлээн авах бүрэн боломжтой байгаа. За энэ удаагийн уншлага маань нийт 3 том асуултын хүрээнд явагдана. За 1-р асуулт нь болохоор таны болон тэр хүний ерөнхий энерги, за дээрээс нь энэ харилцааны талаарх ерөнхий төлөв байдлыг хэлж өгнө. За 2 дахь асуулт маань болохоор энэ шинэ хайр, шинэ учралтайгаа хаана, хизээ, хэрхэн, ямар байдлаар учрах вэ гэсэн асуулт байгаа. За 3 дахь асуулт маань болохоор таны шинэ учрлын хүний талаарх уншлага байгаа. Тэр хүн ер нь ямар хүн бэ? Ямар зан төлөвтэй, ямар үзэл бодолтой. За дээрээс нь гадаа төрх нь ямар хөө байх гэсэн ийм 3 асуултын хүрээнд энэ удаагийн маань уншлага явагдана. За одоо бүгдээрээ өөрт хамгийн их татагдж буй карта сонгоод тухайн группийнхаа уншлагыг хүлээн авч сонсоорой. Дурсамж таараатай байлаа. Баярлалаа. 1-р группийн маань уншлага эхлэхэд бэлэн болсон байна. За бүгдээрээ групп уншлага руугаа орохоос өмнө та бүгдийн сонгосон за энэ стикерээрээ та бүгдийн ерөнхий байдлыг за дээрээс энэ уншлагатайгаа холбогдох зүйлсүүдийг бас эхлээд олж харъя гэж бодлоо. За энэ дүрс маань өөрөө цэнхэр болон саарл өнгөтэй ийм дүрс байна. За тэгэхээр цэнхэр өнгө гэдэг маань өөрөө ийм тайвшрлыг за илүү дотооддоо төвлөрсөн ийм оюун санааны байдлыг бол илэрхийлдэг. За саарл өнгө маань болохоор ил тод байдал, за дээрэс нь бодит байдлыг бол илэрхийлсэн ийм өнгө байдаг. За дээрэс нь энэ кристалл маань өөрөө хажуудаа ийм ургамалтай байна. Тэгэхээр ургамал гэдэг зүйл маань өөрөө дотоод эдгэрлийг бас бэлэгддэг. За дээрэс нь од байна. Тэгэхээр ийм итгэл дүүрэн харилцаа гэдэг юм итгэлтэй байгаа байдлыг бас илэрхийлдэг. Итгэл төрүүлэхэд те. За дээрэс нь талт чулуу маань өөрөө ийм энерги цэвэрлэх, хамгаалах, за дээрэс нь өөрийнхөө хүчийг дахин төвлөрүүлэх, дахин сэргээх те илүү ийм хүчрхэг болох гэсэн ийм одоо бэлэгдэлтэй зүйл дүрс байдаг. За тэгэхээр магадгүй 1-р группыг сонгосон хүмүүс маань яг өөрөөгөө эмчлээд өөрөөгөө дотооддоо илүү төвлөрсөн ийм энергитэй байгаа хүмүүс байна. Тэгэхээр илүү дотооддоо төвлөрсөн. За дээрэс нь ирээдүйдээ илүү ихтэй байгаа. За ийм амар амгалан ийм өнгийн стикерийг та бүхэн маань сонгосон байна. За одоо бүгдээрээ уншлага руугаа орцгоё. За эхний асуулт маань болохоор танд ирж буй дараагийн шинэ хайр, шинэ учрлын талаарх ерөнхий энерги гэсэн ийм хөзөр байгаа. За энэ дээр маань болохоор 10-ын зоос, за 6-гийн сэлэм, за дээрээс нь чайрат хөзөр маань гарч ирсэн байна. За тэгэхээр гол арканаас эхлэх юм бол чайрат хөзөр маань болохоор яхаарахгүй энэ шинэ хайр, шинэ учрал гэдэг зүйл маань бол тань руу бол ингээд чиглэж ийна, ирж ийна тий маш хүчтэйгээр шулуухан энергиэр ер нь бол хөдөлж байгаа гэдгийг бол харуулж байна. За дээрээс нь маш юм хурдтайгаар ирнэ. Ямар нэгэн саад дотгоргүйгээр те ер нь бол эрхийг бол сануулж юм. Тэгэхээр магадгүй энэ кристалтайгаа бас айгүй холбогдож байгаа харагдаж байна. Кристалл гэдэг зүйл маань өөрөө ямар нэгэн хэр толбгүй те ийм тунгалаг зүйл байдаг. Яг тэр шиг энэ учрал маань ч гэсэн танд яг тийм мэдрэмжийг өгөхөөр за дээрэс нь ямар нэгэн одоо саадгүйгээр бол эрхээр харагдаж байна. За дээрэс нь энэ одоо учрал маань танд бол маш ийм эерэг өөрчлөлтийг авчирхаар таны амьдралд маш ийм өөрчлөлтийг бол авчирхаар бол харагдаж байна. За дээрэс нь 10-ын зоос маань гарч ирсэн. За тэгэхээр магадгүй таны энэ дараагийн хайр бол илүү нэг юм тогтвортой, за ирээдүй бүтээх боломжтой, за магадгүй гэр бүлийн ирээдүй урт хугацааны холбооч гэдэг юм уу те. За ийм зүйлийг бол хамтдаа харах бүрэн боломжтой, потенциалтай. За ийм бол энергийг энэ хөзөр маань бол илэрхийлж байна. За дээрэс нь 6-гийн сэлэм маань бол гарч ирсэн юм байна. За тэгэхээр энэ харилцаа маань ер нь бол таныг өнгөрснөөсөө салсны дараа орж ирэх. Та магадгүй өнгөрсөн харилцаа, за өнгөрсөн дөх сэтгэлийн шаргач гэдэг юм уу те. Энэ зүйлээсээ холдож явсан одоо цагт энэ харилцаа маань бол танд ирэхээр харагдаж байна. Та илүү нэг юм тайван болоод те өнгөрснөөсөө уучлах ёстой зүйлээ уучлаад авах ёстой зүйлээ аваад те. Яг нэг юм ирээдүйн рүү чиглэж явах яг энэ үед бол таны энэ шинэ учрал бол гарч ирэхээр харагдаж байна. Тэгээд магадгүй та юм дотооддоо хит их төвлөрөө за ирээдүйд гэдэг юм уу шинэ хайрч гэдэг юм уу те яг ийм зүйл бэлэн биш байгаа үед энэ хүн маань гинтийн одоо ийм гэрэлгээгээ болоод бас орж ирэх магадлалтай ийм хөзөр бол харагдаж байна. Зураглалаа харсан ч гэсэн те яг л нэг ийм харанхуй ай модон донд та байж хахад энэ харилцаа маань ингээ гэрэл татуулаад те ер нь бол таны амьдралд бол орж ирэхээр за тэгснэр та ч гэсэн яг энэ гэрэл рүү ер нь бол тэмүүлэхээр бол харагдаж байна. За
Хоёр дахь асуулт маань болохоор шинэ хайр, шинэ учрал маань ер нь хизээ ирэх вэ? За дээрэс нь хаана хэрхэн учрах вэ гэсэн ийм хоёр дахь асуулт маань байгаа. Дотроо хоёр одоо жижиг асуултуудтай. За тэгэхээр ер нь бол энэ шинэ хайр маань хизээ ирэх вэ гэдэг зүйл дээр маань болохоор 5-ын сэлэн. За дээрэс нь Page of Cups маань гарч ирсэн. За тэгэхээр ер нь бол Page of Cups-а бол ерөнхий өдөр гэж бодох юм бол та яг нэг юм сэтгэл санааны тал дээр бэлэн болсон үед, эргэлзээ ярилсан үед те ер нь бол энэ харилцаа маань бол ирэхээр харагдаж байна. За дээрэс нь магадгүй энэ харилцаа эхэндээ жоохон юм тодорхой бус байж магадгүй та өөрөө бас энэ хүнийг олж харахгүй байх. За дээрэс нь нөгөө хүн маань баг зэргийн ичих гэдэг юм уу те нэг юм сэтгэл мэдрэмжийн хувь дээр та хоёр маань аль нь жоохон өөртөө илэрхийлэх тал дээр жоохон удаашрах ч гэдэм үү илэрхийлэх тал дээр нэг арга ивэ олохгүй байх магадлалтай бол харагдаж байна. Тэрнээсээ болоод магадгүй та нэг энэ хүнийг оошоо харахгүй ч гэдэм үү те яг нэг тийм сериусны хүлээж авахгүй байх магадлалтай харагдаж байна. За дээрэс нь 5-ын сэлэн маань гарч ирсэн. За тэгэхээр ер нь бол энэ хүн маань нэг юм жижигхэн дотоод зөрчилтэй бас байж магадгүй. Одоо эсвэл энэ харилцаа эхлэхэд те хоорондоо баг зэрэг үл ойлголцох ч гэдэм үү. За эсвэл үл ойлголцох гэдэг нь заавал муудалцах зөрчилдөг ч гэдэм үү ийм утгаараа биш. Яг харахгүй зүгээр нэг юм аль аль нь жоохон дотгошоогоо байдлаасаа болоод би энийг олж харахгүй байх магадлалтай. Анханасаа жоохон нэг юм хайрын харцаар харахгүй байх ч гэдэм үү те иймэрхүү байх магадлалтай харагдаж байна. За дээрэс нь энэ хоёр хөзөр маань ерөөхдөө харах юм бол нэг ойролцоогоор 2-3 сар орчим дотор бол илүү нэг юм тодорхой болж ирнэ гэсэн үг. Тэгэхээр магадгүй одоо тантай холбоотой байж болно. За эсвэл ойрын хугацаанд тийм холбоотой болж магадгүй. Гэхдээ яг нэг юм учир зүгээ олтлоо нэг 2-3 сар ч гэх юм уу те танд яг юм сэтгэл зүрхээ илэрхийлэх ч гэдэм үү. Та ч гэсэн тэр хүний мэдрэмжийг одоо ойлгох. За дээрэс нь энэ хүн маань шууд утгаараа гарч ирэх дээр ерөөхдөө нэг 2-3 сар бол байж магадгүй харагдаж байна зарцуулж. За дараагийн асуулт маань болохоор хэрхэн хаана учрах вэ гэсэн ийм асуулт байгаа. За тэгэхээр ер нь бол хаана учрах вэ? Хэрхэн хаана учрах вэ гэдэг асуултан дээр маань болохоор 10 аяг High Priestess за дээрэс нь 8 саваа маань гарч ирсэн байна. Тэгэхээр хаана учрах вэ гэхээр та яг нэг ийм дотн хүмүүстэйгээ байх үед гэр бүл, найз нөхөд хамт олон ч гэдэм үү те иймэрхүү хүрээлэлтэйгээ байх үедээ энэ хүнтэй танилцахаар харагдаж байна. За дээрэс нь та нэг ийм өөрийнхөөрөө байх илүү нэг юм тайван чөлөөтэй те иймэрхүү байх үедээ энэ хүнтэйг бол танилцахаар харагдаж байна. Тэгэхээр магадгүй найз нөхдийн төрсөн өдөр за магадгүй гэр бүлийн нэг уулзалт ч гэдэм үү ажил төрлийн одоо аялал зугаалах те найз нөхдийн амралт ч гэдэм үү иймэрхүү үеэр бас байж магадгүй харагдаад байна. Илүү нэг юм дотн хүмүүстэйгээ байх үедээ энэ хүнтэй бол танилцахаар харагдаж байна. Нэг юм тайван өөрийнхөөрөө байх хэвээр байх ийм амралтын үе бас байж магадгүй. Тэгэхээр магадгүй амралтын өдөр аялал цугаалга. За дээрэс нь нөгөө нэг 6-гийн сэлэм гарч ирсэн гэхэлэр ийм хөдөлгөөн шилжилт гэдэг зүйлийг бас илэрхийлсэн хөзөр байдаг учраас магадгүй нэг ийм амралтын өдрүүдээр аялалд гарах ч гэдэм үү те нэг агаар салхинд гарах. За магадгүй цугаалгах ч гэдэм үү. Иймэрхүү зүйлээр бас танилцаж магадгүй харагдаж байна. За тэгээд High Priestess хөзөр маань доошоо харж гарч ирсэн. За тэгээд 8 саваа гарч ирсэн. Тэгэхээр ер нь бол хэрхэн танилцах вэ гэхлээр ер нь бол ямар нэгэн юм төлөвлөгөөгүй үед та ерөөсөө ингээд шинэ хүнтэй танилцах ч гэдэм үү дараагийн харилцаанд бэлэн байгаа ч гэдэм үү те иймэрхүү мэдрэмжтэй ямар нэгэн юм төлөвлөсөн зүйл байхгүй бахтай нэг юм гинтийн учрахаар бол харагдаад байна. Тэгээд та тэр одоо энэ уулзалтыг те онцгой гэж ерөөсөө бодохгүй зүгээр л яг нэг юм урсгалаараа явж байгаа те яг юм өөрөөрөө тайван байх үедээ энэ хүнтэй бол таарч учрахаар харагдаж байна. За тэгээд 8-ын саваа маань гарч ирсэн гэхлээр ерөөхдөө нэг юм гинтийн маш хурдан одоо үйл явдлыг бол илэрхийлж чаддаг. Тэгэхээр та яхах аргагүй л нэг юм магадгүй энэ хүнтэй маш юм хурдан танилцах, хурдан дотносох. За дээрээс нь энэ хүн маань танд маш хурдтайгаар одоо өөрийнхөө сэтгэл зүрхийг өөрийнхөө одоо тантай холбогдмоор байгаа шалтгаанаа ч гэдэм үү те. Ер нь бол маш юм хурдтайгаар тань руу бол дайрч тотлохоор бол харагдаж байна. Илүү ингээд мессеж бичих те сторин дээр орж ирэх ч гэдэм үү. Ерөөхдөө нэг юм өөрийгөө илэрхийлэх тал дээр бол ямар нэгэн саадгүй бол танд өөрийгөө илэрхийлээд явахаар харагдаж байна. Зорилгоо тодорхой хэлээд те. Тэгэхээр энэ бол чарт хөзөр маань за дээрээс нь 8 саваа 2 маань гарч ирснээр маш хурдтай дотносох. За дээрээс нь маш хурдтай үйл явдал ийм маш хурдтайгаар ингээд шат агих ийм зүйлийг бол ийм боломжтой гэдгийг бол илэрхийлж байна. Тэгэхээр яхаа аргагүй та бүхэн маань нэгдүгээр группийг сонгосон хүмүүс байна. Энэ хүнтэйгээ танилцах та найзын танилтад нэг
санамсаргуу танилцах, найзын хүрээллээр танилцах, те гэр бүлийн хүрээллээр эсвэл ажлын хамт олонны хүрээллээр ч юм уу хүнээр дамжуулж танилцах бас айгүй өндөр магадaltaй байна. За дээрэс нь аялал те замд гарах ч гэдэм үү амралтын одоо үеэр танилцах бүрэн боломжтой. За дээрэс нь тань руу эхлээд мессеж өчгтэй сторид хариу байдал өгөх ч гэдэм үү иймэрхүү байдлаар айгүй юм хурдцтайгаар тань руу үйл хөдлөл бол авахаар харагдчихээн. За тэгээд тэр хүн маань ер нь ямар хүн бэ? Зан төлөв болон одоо үзэл бодол те гадаад төрхийн тулд ямар хүн бэ гэсэн асуултан дээр болохоор Knight of Wands, King of Wands. За дээрэс нь Queen of Cups. За тэгээд 10 сэлэн маань бол гарч ирсэн. За тэгэхээр магадгүй энэ хүн маань бол яах аргагүй юм гал нэрхтэй хүн байна. За ортоор ярих юм бол арслан хонь нум те дээрэс нь гадаад үзэмж ч гэдэм үү зам төлөвийн байдлыг нь харах юм бол нэг юм манлайлагч төрлийн бусдыгаа арай илүү удирддаг те одоо зорилго тодорхойлдог. За ийшээ тийшээ явахыг нь зааж зөвлөдөг ч гэдэм үү те нэг юм удирдагч бэрийн одоо хүн байж магадгүй харагдаад байна. Одоо энэ хөзрөөч гэсэн харах юм бол илүү нэг юм бусдаасаа онцгойрсон те арай илүү нэг юм өндөр түвшний ч гэдэм үү ийм хүн байж магадгүй. Дээрээс нь хааны одоо хозор гарч ирсэн гэхээр магадгүй нэг жоохон албан тушаал дээгүүр ч гэдэм үү те ажил төрлөөрөө танилцуулсан тохиолдолд илүү нэг албан тушаал өндөр. За дээрээс нь илүү нэг юм зоригтой шийдэмгий зоримог те энэ мадлын явдал дуртай. За дээрээс нь нэг юм сэтгэл татан байдал айгуу өндөртэй, харизм өндөртэй. За дээрээс нь нэг юм хөдөлгөөн ихтэй хүн бол харагдаад байна. Харахгүй галын нэрхтэй учраас маш юм ирч хүчтэй, хөдөлгөөн ихтэй, удирдсан, за зааж зөвлөсөн ч гэдэм үү. За дээрээс нь найз нөхдөйгөө айгуух юм дулаан мэдрэмжээр хангадаг. За ер нь л ийм хүн байхаар харагдчихээн. Үрээлэгчтэй, манлайлагч. За тэгэнгүүт King of Wands маань бол гарч ирсэн. За тэгэхээр магадгүй энэ хүнийг та анх харахтаа нэг тийм оошоож бол харахааргүй. Магадгүй та ингээд нэг юм урсгалаараа л өнгөрчихөр. Нэг тэгэж анхны одоо харцаар дурлах ч гэдэм үү те эсвэл нэг юм сэтгэл мэдрэмж нь арай өөр ч гэдэм үү ийм зүйл бол та анханасаа энэ хүнээс бол мэдрэхгүй байх магадлалтай гэдэг бол энэ хөтөрсөй бол харуулж байна. За магадгүй та энэ хүн жоохон хөдөлгөөнтэй ч гэдэм үү те ийм зүйл нь танд нэг тийм тааламжтай биш харагддаг байж бас магадгүй харагдаад байна. За тэгэнгүүт Queen of Cups маань бол гарч ирсэн. За тэгэхээр та магадгүй энэ хүнтэй нэг юм халуун дотн яриа өрнүүлээд за энэ хүнтэй те энэ хүн маань тань руу ингээд нэг юм тодорхой үйл хөдлөл авсны дараачаас та энэ хүнийхээ дотоод ертөнцөөр жоохон аялах за ийм боломж олцсны дараачаас та энэ хүнийг одоо үзэх одоо дүгнэх үнэлэмж нь бол айгүй өөрчлөгдөхөр бол харагдчихээн. Яагаад тэгэхээр Queen of Cups гарч ирсэн гэхлээр за таны бодож буй энэ хүн бол тийм маш ийм зөөлөн сэтгэлтэй, ийм халамжтай, хайр дурлал гэдэг зүйл дээр айгүй юм үнэнч байх гэж хичээдэг, үнэнчтэй, мэдрэмжтэй, өөрийнхөө мэдрэмжийг айгүй юм үнээр одоо илэрхийлдэг. За дээрэс нь ийм альва зүйлд чин сэтгэлээсээ ханддаг, чин сэтгэлээсээ холбоо үүсгдэг. За ийм төрлийн хүн гэж бол харагдчихээн. Тэгэхээр магадгүй энэ зүйл нь ийм дотоод энэ мэдрэмж нь танд бол маш юм гүн сэтгэл одоо мэдрэмжийг төрүүлэхээр та хоёр маань өөрсдөө бас юм сэтгэл зүрхээр айгүй юм холбогдож чадхаар ийм гэж бол харагдчихээн. Тэгэхээр зам төлөвийн тал дээр гадна талаасаа бол маш юм ирч хүчтэй, харисантай тий альва зүйлд ингээд нэг юм удирдагч, манлайлагч за нөгөө талаараа жоохон үйл хөдлөл нь жоохон ихтгэх гэдэг тий жоохон нэг юм хөдөлгөөн ихтэй жоохон нэг юм амцарч гэдэг юм уу эсвэл жоохон нэг юм хөдөлгөөнтэй жоохон юм савсагнуур ч гэдэм үү те иймэрхүү харагдаж бас магадгүй. Тэгтээ яг энэ хүнтэйгээ дотоод одоо ярилцаад илүү нэг юм дотор талаас нь мэдээд үзэхэд бол ийм уян зөөлөн за ийм халамжтай те альва зүйлд ингээд чин сэтгэлээсээ ханддаг ийм сэтгэл зүрх гэдэг зүйлтэй айгүй бат зохистой ийм зөөлөн бол хүн байхаар харагдчихээн. За тэгэнгүүт 10 сэлэн маань бас гарч ирсэн. За тэгэхээр ер нь бол энэ одоо таны шинэ учрлын маань энэ хүн бол өнгөрсөн одоо маш юм хүнд зүйлийг туулсан. За сэтгэлийн шарахтай, за магадгүй хүнд салгалтыг туулсан тий. За тиймээс одоо юу гэдгийг баг зэргийн нэг юм итгэл гэдэг зүйл дээр бас жоохон тутмаг байж бас магадгүй харагдаад байна. Өөрөөгөө нэг тал дээр тий эсвэл жоохон юм болгоомжтой ханддаг. Өөрөө маш их зүйлд ингээд шаналсан зүйл ихтэй учраас тэр зүйл дээр жоохон хаалттай байж магадгүй. Магадгүй нөгөө юм хит одоо альва зүйлд ингээд чин сэтгэлээсээ ханддаг, чин сэтгэлээсээ холбогддог энэ зүйлээсээ болоод яг юм сэтгэлийн шарах гэдэг зүйл нь ч гэсэн айгүй юм гүн гүнзгий тусдаг байж магадгүй. Яг нэг юм
хүнд хэцүү зүйлээс дөнгөж салаад бас байж байгаа ийм төрлийн хүнтэй бас та бүхэн маань учирч магадгүй бол харагдаж байна. Энэ хүн маань таны дараачийн учрлын маань хүн байна. За тэгэхээр энэ бол дотор хүн нь бол маш юм сайн хайр халамжаар дүүрэн чин сэтгэлээсээ ханддаг тий. За гадаад талаасаа эхэндээ магадгүй танд жоохон докторгүй санагдчихж магадгүй ч гэсэн за ер нь бол дотор гадна тал маань те илүү нэг юм доктортой дотор тал нь ч гэсэндээ илүү нэг юм доктортой зөөлөн гадна талаасаа илүү нэг юм зоригтой үнэнч тийм үү зоригтой зоримог одоо ийм ирч хүчтэй хүн бол харагдаж байна. Тэгэхээр энэ зүйл маань бол нийлээд ирэхээр те илүү юм үнэнч за дээрээс нь тууштай байдлыг бас илэрхийлж идэг. За гадаад төрхөөрөө гэх юм бол за альтрон хэлсэнчлэн за арслан гал энергитэй учраас арслан хонь нумны орд ер нь бол юм гал энергитэй байж магадгүй харагдаад байна. За дээрэс нь гал мохоодтой учраас мэдээж нэг юм хар бараа үстэй. За дээрэс нэг юм маш юм халуун дулаан авраатай. Им дулаахан ягаад ч юм энэ хүн багадгүй энэ хүний юм ярахлаар ингээд нэг юм инээд алддаг ч гэдэм үү. За дээрэс нь энэ хүний хажууд байхад та ерөөсөө юм тухтай байдаг. Магадгүй ингээд анх нэг оошоогоо гүч гисэн ерөөдөө нэг юм хүүтэн мэдрэмж ерөөсөө төрөхгүй та энэ хүний хажууд юм өөрөөхөө тухтай байж чадхаар за дээрэс нь ийм сэтгэл хөдлөл бас ихтэй гэж бол харагдчихээн. За тэгээд Queen of Cups гарч ирсэн гэхлээр маш юм зөөлөн энергитэй зөөлөн харцтай за дээрэс нь маш юм цэвэрхэн царайтай за юм цайвар шаргал өнгийн царайтай ийм бол хүн байж магадгүй харагдчихээн. За тэгээд Ten of Swords гарч ирсэн гэхээр ер нь бол магадгүй нэг нүдэндээ нүднийхээ харцанд те баг зэргийн нэг юм гунгийн өнгө за эсвэл нэг юм ухаалаг харцтай байж бол магадгүй харагдчихээн. Тэгэхээр энэ бол Queen of Cups та дээрээс нь Ten of Swords гарч ирснээр энэ хүний харц нүд гэдэг зүйл бол танд айгүй юм гүн гүнзгий мэдрэмжийг өгөхөр та энэ хүний нүд рүү харахлаар нэг юм 50 байдлыг мэдэрдэг. За дээрэс нь энэ хүн танд нэг юм ухаалаг тэг гадна талтай ярахгүй жоохон юм тогтворгүй нэг юм далжгансан гэх юм уу те нэг юм хөдөлгөөнтэй нэг юм жоохон сүр пар хийсэн юм хүн шиг хэрнээ нүднийх нь харц ерөөсөө тийм биш. Нүднийх нь харц танд нэг юм ямар нэгэн зүйлийг өгүүлсэн тийм харттай. За дээрээс нь сэтгэл мэдрэмж те илүү нэг юм зөөлөн харттай. Ийм одоо хүн байхаар бол харагдчихээн. За тэгээд ерөнхийд нь дүгнээд харах юм бол хөдрүүдэд харах юм бол таны энэ таны дараачийн энэ шинэ уучрал шинэ хариул таны амьдралд яг зөв утгатай ирээдүйтэй хүн бол гарч ирэхээр харагдчихээн. За дээрээс нь танд одоо ийм зөв мэдрэмжийг өгөхөөр ийм халуун дулаан мэдрэмжийг те өөрөө өөртөө ихтэй байдлыг за дээрээс нь нэг ийм урт хугацааны одоо харилцааг бас бий болгож чадах үз ийм потенциалтай бол хүн гарч ирж байна. Яагаад тэгэхээр 10-ын зоос та дээрээс нь 10 аяг маань гарч ирсэн гэхлээр урт хугацааны байдал за илүү юм өр өгөөжтэй те сэтгэл болон бие махбод за дээрээс нь санхүү мөнгө ч гэдэг юм уу бүх зүйл дээр ийм доктортой бат бөх ийм суурьтай бол харилцаа байхаар харагдчихээн. За тэгээд дотоод сэтгэл мэдрэмжийн хувьд ч гэсэн маш юм зөөлөн халамжтай чин сэтгэлээс альва зүйлд ханддаг ийм төрлийн хүн бол харагдчихээн. За дээрээс нь энэ хүн маань гэр бүл гэдэг зүйлд бас юм чиглэсэн байх хандлагатай харагдаж байна. Ерөөсөө тийм зүйлээс цухтдаггүй, за ирээдүй хардаггүй ч гэдэм үү те тийм бол биш. Харин ч одоо гэр бүл бий болгоход бэлэн байгаа ийм төрлийн бол хүн харагдаж байна. За тэгээд магадгүй анхандаа бол та бол энэ хүнийг нэг тийм оошоож тогтоож харахгүй байх магадлал айгүй өндөртэй харагдаж байна. Тэгээд тэр хүн уугахгүй тань руу давталж тань руу үйлдэл хийснээ одоо үр дүнд тэ та энэ бол хүний дотоод ертөнцөөр аялцах нь байна тэ энэ зүйлээсээ болоод та бол энэ хүнд бол маш юм хүчтэйгээр таталцал хүчтэй одоо нэг юм мэдрэмж за дээрэс нь таны амьдралд бол маш юм шинэ эхлэлийг бол авчирч чадах үз. За ийм хайр дурлал бол таныг бол ирээдүйд бол хүлээж байна. Тэгэхээр таны ирээдүйн учрал бол маш юм гайхалтай, хурдтай, за дээрэс нь чин сэтгэлтэй, халуун дулаан энергитэй. За ийм ирээдүйд бас урт хугацааны бат бөх ирээдүй болох үз. За нэг ийм ирээдүйтэй харилцаа бол таныг хүлээж байна. За ингээд нэгдүгээр бүлгийн маань уншлага дуслаа. Дараагийн бичлэг хүртэл баяртай дурсамж таратайлаа.
2 дугаар бүлгийн маань уншлага эхэлж байна. За бүгдээрээ 2 дугаар бүлгийнхаа картуудтай танилцахаас өмнө за та бүгдийн сонгосон за энэ сар цэцэгтэй энэ стикерийг эхлээд би тайлбарлаж өгье гэж бодлоо. За энэ стикерийн маань та бүгдийн одоогийн энергийг бас энерги шалгалт байж болно. За дээрэс нь энэ хайрын энерги ер нь бол энэ стикертэй манаас уялдаа холбоо байгаа гэж бодож байна. За тэгэхээр их өнгнөөсөө эхлэе. За тэгэхээр цайвар ягаан өнгө гэдэг маань өөрөө за романтик байдал, эмгтээлэг байдал, шинж тэмдэг тий. За дээрэс нь юм уян хатан байдлыг илэрхийлдэг. За ногоон өнгө маань болохоор өөрөө тайван эрчим хүчтэй. За дээрэс нь юм зөөлөн аргаар өөрийгөө эмчлэх гэсэн юм утгатай өнгө байдаг. За дээрэс нь ургамал гэдэг зүйл маань бас дотоод идэгрлийг бол илэрхийлж байдаг. Цэцэг гэдэг зүйл маань болохоор хайр, эмгтээлэг энерги, за дээрэс нь юм романтик байдал сэргэх гэсэн юм тохиол байдаг. За тэгэхээр магадгүй 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань өөрийгөө одоо маш юм зөөлөн аргаар өөрийгөө уучлж байгаа, эдгэж байгаа, тэ бусдыг өршөөж байгаа. Яхаа аргагүй нэг юм өөрийгөө дотоодоос одоо эмчилж байгаа ийм энерги бол мэдрэгдэж байна. За дээрэс нь та бүгдийн маань энэ шинэ хайртай маань энэ ягаан өнгийн цэцэг маань бол холбоотой гэж бодож байна. Тэгэхээр та бүгдэд энэ ирэх шинэ хайр дурлал маань таны нэг юм эмгтээлэг эрчим хүчийг нэмэгдүүлэх, сэргээж өгөх. За дээрэс нь таны энэ эдгэрэл гэдэг зүйлт те сэтгэл зүрхний ийм эдгэрэл гэдэг зүйлт маань маш юм тусдын болохоор танд ийм сэргэлт болохоор за ийм шинэ хайр бол та бүгдэд маань бол ирж байгаа гэж бол та бүгдийн сонгосон стикерээр бол дүгнж болж байна. За одоо бүгдээрээ асуултынхаа дагуу хөтрүүдээ хараад тайлбарлаад явцгаая. За эхний асуулт маань болохоор за та бүгдийн маань ирж буй одоо энэ шинэ хайрын маань ерөнхий энерги гэсэн асуулт байсан. За энэ асуултан дээр маань болохоор world, за дээрэс нь fool, за дээрэс нь 5 аяга маань доош гарч ирсэн байна. Тэгэхээр ерөнхийдөө харах юм бол за world хөзөр маань болохоор альва зүйлийг дуусгах, за дээрээс шинээр эхлүүлэх гэсэн ийм утгатай хөзөр байдаг. Тэгэхээр та бүхэн маань магадгүй өөрийнхөө амьдралыг нэг хэсгийг, нэг мөчлөгийг шинээр эхлүүлж байгаа. За дээрээс нь тэр өмнөх мөчлөгөө бас дуусгаж байгаа. За ийм үе дээрээ та бүхэн маань бол харилцаагаа эхлүүлэх бүрэн боломжтой. За харилцаагаа эхлүүлэх магадaltaй харагдчихээн. За тэгээд фүүл хөзөр маань бол гарч ирсэн байна. За тэгэхээр ер нь бол фүүл дээрээс нь 5 аяга гарч ирснээрээ магадгүй таны одоо хааж байгаа энэ хуучин харилцаа, за энэ хуучин сургамж гэдэг зүйл маань магадгүй та өмнө нь хайрлаа те нэг юм үсрээд ямар ч юм болгоомжгүйгээр үсгрээд орж исэн байх магадaltaй. Магадгүй тэрнээсээ болоод тэ сэтгэл зүрхэндээ шарах авах, за маш их зүйлийг ойлгох, ухамсарлах тэ туршлага болсон нэг ийм харилцаа танд бол тохиолдсон байх магадaltaй харагдаж байна. Тэгэхээр магадгүй та бүхэн маань өнгөрсөндөө тэ гаргасан алдаа, болгоомжгүй байдал, за энэ зүйлээсээ ер нь бол энэ зүйлээ төгсгөөд шинэ зүйл рүү ороход илэрхийлж байгаа хөдрүүд гарч ирж байна. За дээрэс нь 5-ын аяга маань бас энэ зүйлийг бол маш сайн одоо дэмжиж өгсөн хөдөр гарч ирж байна. Тэгэхээр ер нь бол 5 аяга маань бол юм өнгөрсөнтэй холбоотой хөдөр байдаг. Тэгэхээр энэ хөдөр маань доошоо харж гарч ирснээр та бүхэн маань магадгүй энэ өмнө нь өөрийгөө ийм гинэн итгэмтгий байдлаасаа болоод болгоомжгүй байдлаасаа болоод те өөрийгөө шархлуулж исэн. За магадгүй буруу хүнд итгэж байсан те ийм хүнд хэцүү ийм туршлага байгаа бол энэ зүйлээсээ шархалсан зүйлээсээ те өнгөрсөнд одоо харамсан зүйлээсээ нэгэн тодоо ингээд орхиж явах, өөрийгөө эдгэх, за дээрэс нь хэрэггүй гэж бодсон одоо харамсал, гомдол те энэ алдсан мэдрэмжээс ер нь бол бүрэн салж байгаа гэсэн ийм тохиол байх нэ. Тэгэхээр ер нь бол та бүхэн маань эцэст нь одоо гэдгийг өнгөрснөө хаагаад, за дээрэс нь шинэ эхлэлийг ямар ч юм айдсгүйгээр давах, за дээрэс нь хайр гэдэг зүйл рүү эргэж алхахаар эргэж одоо орж байгаагаар ер нь бол энэ 3 хөзөр маань бол харагдаж байна. Тэгэхээр та бүхэн маань өнгөрсөнд гаргасан, за өөрийнхөө болгоомжгүй ч гэдэм үү те хэн нэгэнд итгэж болохгүй хүнд итгэсэн ч гэдэм үү те иймэрхүү зүйлээсээ авсан туршлагаараа ирээдүрөө итгэлтэйгээр орж байгаа байх нь байна. За дээрэс нь өнгөрсөнд гомдсон гомдол, за дээрэс нь нэм сэтгэлийн шарах харамсал гэдэг зүйлээ бас одоо орхиод өөрийнхөө ирээдүрөө те нүүр бардам зоригтойгоор яг л одоо энэ охин шиг маш юм аз жаргалтайгаар ер нь л ирээдүрүүгээ өөрийгөө бүтээхэд бэлэн болцсон, ирээдүрүүгээ ер нь алхаж байгаа ийм дүр зураг бол харагдаж байна. Тэгэхээр ер нь бол та бүхэн маань яг л
өнгөрснөөсөө салж чадсанаар шинэ хайрлууга бүрэн орох ийм нэрэг бол харагдаж байна. За 2 дугаар асуулт маань болохоор энэ шинэ хайр, шинэ учрал маань ер нь бол хизээ ирэх вэ? За дээрээс нь хаана хэрхэн учрах вэ гэсэн ийм асуулт байгаа. За тэгэхээр энэ шинэ хайр маань хизээ ирэх вэ гэдэг дээр болохоор Wheel of Fortune, за дээрээс нь 4-ийн сэлэн маань гарч ирсэн байна. За тэгэхээр ер нь бол энэ учрал гэдэг зүйл маань бол бүр яг ингэж ирэх ёстой цагтаа, зөв цагтаа ирэх ёстой хүн нь те ер нь бол таныг зүглээд ирж байгаа гэсэн ийм тохиол байна. Тэгэхээр ер нь бол та энэ хүнтэй танилцах ёстой цаг хугацаа гэдэг зүйл, за дээрэс нь энэ хүнтэй таарах ёстой газар, энэ бүх зүйл маань ерөөсөө бүгд уялдаа холбоотой цаанаасаа ингээд нэг юм хувь тавилангийн зүйл гэдэг зүйлийг та бол мэдрэх нэ. За дээрэс нь 4-ийн сэлэм гарч ирснээр та бол яг нэг юм тайван, амарсан те сэтгэлээ яг ингээд нөхөөд өөрөөгөө эдгэж байгаа яг энэ үедээ бол энэ хүнтэй таарахаар харагдаж байна. За дээрэс нь та өөрийгөө хөгжүүлээд те яг нэг юм ганцаараа амарсан үед бол яг энэ хүн орж ирэхээр те одоо яг ингээд ганцаараа амраад өөрөөгөө эдгэж байх үед яг энэ хүн маань яг л энэ гэрэл шиг тань руу ингээд чиглээд те маш юм ихц одоо чиглэлтэйгээр таны амьдрал руу орж ирэхээр харагдаж байна. За дээрэс нь энэ хүн маань ерөөсөө л яг зөв цаг үедээ гарч ирж байгаа зөв хүн, зөв одоо хувь тавилан гэдгийг бол Wheel of Fortune бол баталж байна. За тэгэнгүүт цаг хугацааны хувьд болохоор за 4-ийн сэлэм гарсан учраас ер нь бол 4 сар дотроо байх бүрэн магадaltaй харагдаж байна. Тэгэхээр та бүхэн маань яг энэ хүн маань одооноос эхлээд те 4 сарын дотор таны амьдралд бол орж ирэх нэ. Яг таны нэг юм тайван амьдралд, за тайван одоо шинэ эхлэл рүү өөрөөгөө бэлдэж байгаа яг энэ цаг үед бол орж ирэхээр харагдаж байна. За хаана хэрхэн одоо учрах вэ гэсэн асуултанд маань болохоор 10 аяг доош гарч ирээд Ace of Swords, Three of Wands маань гарч ирсэн байна. За тэгэхээр 10 аяг доошоо гарч ирснээр та бол ерөөхдөө нэг магадгүй 10 аяг маань бол нэг юм дотн хүмүүс, найз нөхөд, гэр бүлийн одоо хүрээлэл гэсэн ийм утгатай үзэр байдаг. Тэгэхээр магадгүй яг энэ хүрээлэлдээ байгаа ч гэсэн та үнэхээр ингээд тухтай хүмүүстэйгээ байгаа те. За эсвэл гэр бүл ч гэдэг юм уу юм төгс төгөлтөрч гэх юм уу те ингээд танд ийм сэтгэл ханамжтай байх газар боловч энэ өдөр маань доошоо харж ирснээр та магадгүй энэ газараас явахыг хүсэж байгаа. За магадгүй одоо найз нөхдөдтэйгээ уулзаа сууж хахад за ямар нэгэн баяр ч гэдэм юм уу те ивент ч гэдэм юм иймэрхүү зүйлээс жоохон явах гад хичээж байгаа. Жоохон нэг юм уйтгартай байгаа ч гэдэм юм уу те. Ерөөхдөө нэг юм танд нэг юм бүрэн нэг юм сэтгэл ханамжийг өгөхгүй жоохон юм уйдсан ч гэх юм уу сэтгэлийн те нэг юм ийм яг жоохон хэцүү ийм үед бол энэ хүн маань бол гарч ирэхээр харагдаж байна. Тэгэхээр магадгүй нэг юм дуусч өгдгөө баярч гэдэг юм уу, хуралч гэдэг юм уу те. Ер нь л нэг тийм айхтар тийм сайн сайхан юм төгс орчинд бол танилцахгүй бол харагдаж байна. Та нэг жоохон уйдсан, за магадгүй жоохон явах гад ярьж байгаа ч гэдэг юм уу те. Яг иймэрхүү үед магадгүй энэ хүн маань бол гарч ирж танилцахаар харагдаж байна. За тэгээд Ace of Swords маань гарч ирсэн гэхээр магадгүй ажил хэрэгтэй холбоотой бас уулзалт байж магадгүй хурал цуглаан ч гэдэм юм те иймэрхүү зүйл байж магадгүй. За дээрээс нь Ace of Swords маань ер нь бол тань руу энэ хүн бол маш юм ийм шулуун шударгаар шууд ингээд харилцаан яриагаа одоо эхлүүлэхээр бол харагдаж байна. Маш юм тодорхой ярьдаг, үг нь бол зэгцтэй. За дээрээс нь өөрөө юу хүсэж бодож байгааг бол илэрхийлж чаддаг те. Ер нь бол нэг ийм төрлийн эрхтэй хүн маань тань руу бол маш юм хүчтэйгээр бол орж ирэхээр харагдаж байна. Тэгэхээр энэ хүн маань магадгүй ингэж орж ирж тантай яриа өрнөснээр таны яг нэг юм жоохон уйтгартай байсан те сэтгэл ханамжгүй байсан яг ийм орчноос чинь таныг бол ингэж чөлөөлж авч явах. Тэр орчноос магадгүй та хоёр хамтдаа гараа явах те хамтдаа гарч явж байхдаа маш юм сонирхолтой яриаг өрнүүлэх за магадгүй эсвэл гарч яваагүй ч гэсэн яг тэр таны тийм уйтгартай байсан байдлыг оронгоор нэрвүүлэх илүү юм сонирхолтой ярилцлагыг одоо өрнүүлэх хоорондоо ярих те маш юм илүү нэг юм сонирхолтой одоо дэвшилтэд уулзалт бол болохоор харагдаж байна. Яг л нэг юм сэргээш шиг те маш юм тод мэдрэмжийг бол танд өгөхөр харагдаж байна. За дээрэс нь 3 саваа гарч ирсэн байна. За тэгэхээр энэ 3 саваа гэдэг нь бол ирээдүйтэй холбоотой хөзөр байдаг. Ирээдүйн талаар төлөвлөгч гэдэг юм уу те. Тэгэхээр магадгүй уулзалт маань магадгүй ирээдүйтэй холбоотой гэхэлэр ажил ч гэдэг юм уу. За магадгүй та гадагшаа явах гэж байгаа. За тийм одоо хурал цуглаан байж болж байна аялал те. За эсвэл ямар нэгэн ийм таны ирээдүйд хэрэгтэй ийм холбоотой уулзалттай холбоотой газар бол
уулзгаар харагдчихэв. Тэгэхээр яхаа аргагүй нэг юм ажил ч гэдэм юм уу, хурал цуглаан, сургалт ч гэдэм юм уу, иймэрхүү газар бол таарах бүрэн одоо боломжтой харагдчихэв. Тэгэхээр энэ магадгүй энэ хурал цуглаан танд энэ уулзалт бол танд ирээдүйтэй холбоотой ямар нэг юм сонголт шийдвэр ч гэдэм юм уу, алхам хийх холбоотой ийм газар бол энэ хүнтэйгээ бол уулзах нэ. За тэгээд энэ хүнтэйгээ уулзснаар энэ бол нэг юм альбом бус те юм жижиг ивент ч гэдэм юм уу, нэг тиймэрхүү зүйл байх боломжтой. Тэгээд энэ хүнтэй уулзснаар таны энэ ирээдүйтэй холбоотой, за дээрэс нь энэ уйтгартай ч гэдэм юм уу, иймэрхүү байдал бол оронгоороо иргэн энэ хүн маш тодорхойгоор маш юм ухаалгаар тантай яриа өрнүүлж, за танд бол те өөрийгөө маш юм 100% ойлгуулж чадхаар бол харагдчихэв. За тэгээд ер нь бол харах юм бол дандаа юм хөдөлгөөнтэй хөзрүүд гарч ирсэн байгаа болохоор магадгүй босоог үлэн авалтчдаг юм уу. За дээрэс нь нэг юм тасралтгүй та хоёр маань ингээд ярих, тасралтгүй одоо ингээд ямар нэгэн хөдөлгөөнтэй байх байдал боломжтой бол харагдаад байна. Тэгэхээр л ажил, аялал, за гадагшаа явах те. За эсвэл магадгүй зүгээр л өдөр тутмын алхаж одоо ажил руугаа явж явах замдаа ч гэдэг юм уу те. Яг нэг ийм үедээ бол энэ хүнтэй бол ийм санамсаргүй маягаар бол таарахаар харагдчих байна. За дөрөвдүгээр асуулт маань болохоор за энэ хүн маань ер нь ямар үзэл бодолтой, ямар одоо хүн гарах вэ, ямар хүнтэй уулзах вэ гэсэн ийм асуулт байсан. За тэгэхээр за энэ асуултанд маань болохоор judgment хөзөр гарч ирсэн байна. За дээрээс нь 3-ын цоос. За тэгээд page of pentacles хөзөр маань. За тэгээд 6-гийн аяга гарч ирсэн байна. За тэгэхээр энэ хүнийг та бүхэн маань хэрхэн яаж таних вэ гэхлээр за энэ хүн бол маш юм зөөлөн сэтгэлтэй. Та бол ингээд ярилцлага ярьж авах үедээ те холбоо тогтоох үедээ энэ хүнийг бол маш юм үнэнч зөөлөн сэтгэлтэй те ийм хүн гэж бол мэдрэх нь байна. За дээрээс нь тантай маш юм төстэй vibeтай байж болно. Яг л нэг юм олон жилийн өмнөх тантай маш адилхан. За эсвэл одоогийн тантай те яг л нэг юм танил дотн мэдрэмжтэй хизээч энэ хүнийг юу гэдгийг тань нэг юм хол хөндөй ч гэдэм үү те тийм мэдрэмжтэй бол биш. Угийн л таньдаг байсан юм шиг, маш эртнээс таньдаг байсан юм шиг нэг тийм мэдрэмжтэй хүн бол гарч ирж магадгүй харагдаад байна. Тантай маш тустай. Магадгүй та өөртөөгөө адилхан учраас twin flame гэж бас бодож магадгүй бол харагдчихэв. Дээрэс нь энэ шинэ хүн, шинэ учрал маань танд ягаад ч юм өнгөрсөн таны үеийг өнгөрсөн үе чинь санагдуулж бодогдуулах төрлийн ийм бол хүн байх нэ. За дээрээс нь page of pentacles гарч ирснээр энэ хүн бол маш юм чин сэтгэлтэй альва зүйлтэй чин сэтгэлээсээ ханддаг, ажилласан, хичээнгүү. За дээрээс нь өөрөөгөө шин зүйлд сурах одоо зүйлд маш их юм дуртай, сониуч. За дээрээс нь харилцаандаа айгүй юм хариуцлагатай ханддаг. За дээрээс нь өөрөөгөө шин зүйлээр сорих дуртай, шин зүйлийг суралцах дуртай, тэ амьдралдаа одоо шин зүйлийг хэрэгжүүлэх. Ер нь бол нэг юм байнгын өсөж дэвжих юм сонирхолтой төрлийн бол хүн харагдчихэв. За тэгээд 3 дахь өдөр маань болохоор 3-ын цас гарч ирсэн. За тэгэхээр ер нь бол ажлаа маш сайн хийдэг. За дээрээс нь хамт олондоо нэр хүндтэй. За магадгүй ингээд яхаарахгүй пентаксийн үзүүр бас гарч ирсэн гэхэлэр яхаарахгүй нэг ажил төрөлтэй бас холбоотой уулзалтаж магадгүй харагдаад байна. Хамтны газар ажилладаг хүнтэйгээ те сайн таньдаггүй хүнтэйгээ дотносох. За эсвэл магадгүй өөр баг төслүүд хоорондоо нэг юм уулзсан ивент дээр танилцах гэдэг юм те иймэрхүү зүйлээс байж магадгүй харагдчихэв. За тэгэхээр энэ хүн маань ерөөхдөө бол багаар ажилладаг, айгүй ур чадвартай. За магадгүй нэг юм бүтээлч төрлийн бас ажил хийдэг байж бас магадгүй харагдаад байна. Тав хоёр маань бол ерөөхдөө нэг юм хамт олон баг болж танилцах гэдэг юм уу те. За дээрээс нь энэ эрэгтэй хүн маань нэг юм баг удирдах байгаа ч гэдэг юм уу те. Иймэрхүү бас мэдрэмж бас байж магадгүй харагдаад байна. За дээрээс нь judgment хөзөр гарч ирсэн. За тэгэхээр judgment хөзөр маань бол амьдралдаа маш юм том сэргэлт одоо хийж буй гэсэн ийм утгатай байгаа. Тэгэхээр энэ хүн маань амьдралдаа маш юм тодорхой, маш юм том одоо сэргэлтийг, том төсөлтийг ч гэдэм үү те. Ер нь бол юм өөрчлөлт шинжилтийг хийж яваа хүн бол харагдчихэв. За дээрээс нь маш юм шудраг, элен далангуй яриатай, өөрийнхөө үзэл бодлыг те элен далангуй ярьдаг, шудраг шулуун, хариуцлагатай. За дээрээс нь амьдралдаа ер нь бол нэг юм яхаарахгүй л нэг юм шинэ шатанд гарч байгаа. За магадгүй тушаал дэвшиж байгаа ч гэдэм үү те. Нэг юм процесст явж байгаа юм бол хүн харагдаад байна. За тэгэхээр ерөөхдөө тэр хүний маань одоо гадаад төрх, за дээрээс нь танд өгөх мэдрэмж,
За хувь хүнийх нь үзэл бодол гэдэг зүйлийг бол харах юм бол маш юм зөөлөн сэтгэлтэй хөдөлмөрч, за дээрэс нь хөгжиж одоо ахиж дэвсэх хүсэл эрмэлзэл дүүрэн, за дээрэс нь нэг юм сүнснийхаа төвшөнд нэг юм ухаачсан төрлийн ийм хүн байна. Ерөөсөө нэг юм давтаргүй бол биш. Ерөөсөө маш юм ухаачсан төлөв дарууч гэдэг юм уу те, маш их зүйлийг үзэж тулсан ийм ол эрхтэй эмэгтэй хүн бол байхаар харагдаж байна. Маш юм ухаалаг. За дээрэс нь та хоёрын маань холбоо болохоор ерөнхийдөө нэг юм өнгөрсөнтэй бас холбоотой байж магадгүй. Judgment үзэр, за Six of Cups дээр маань болохоор тэгэхээр магадгүй та хоёр биенийхээ талаараас өнгөрсөнд сонсч ийсэн ч гэдэг юм уу те, ийм хөрхөө хүмүүс бас байж магадгүй гэж бол харагдчих байна. За тэгэхээр Pentacle-ийн үзэр гарч ирсэн гэхлээр энэ хүн маань маш юм төлөв төвшин юм доктортой хүн. За тэгтээ доктортой гээд танаас одоо ах ч гэдэг юм уу тийм бол биш. Ер нь жоохон тантай ойролцоо үеийн, за магадгүй 1-2 дүүч гэдэг юм уу тиймэрхүү бас байх магадлалтай харагдаад байна. Ер нь бол арсан хөдрүүд маань бол ерөөхдөө дандаа нэг юм залуу энергитэй хөдрүүд гарч ирсэн байна. Тэгэхээр ер нь бол яах ярахгүй нэг юм залуу хүмүүсийн одоо шинэ энерги бол мэдрэгдэж байна. За тэгэхээр ерөнхийдөө нийт ингээд хөдрүүдэд харах юм бол энэ шинэ харилцааны маань ерөнхий уялдаа холбоо нэг юм бүтэн зургийг нь бол хэлэх юм бол, за та бол яг юм өнгөрснөө хагаад айдсаа даван гарч байгаа ийм үе дээрээ явж байгаа байх нь байна. За дээрэс нь энэ хүн бол таны амьдралд хувь тавилангийн одоо эргэлтээр те шинэ хүн бол яг зөв цагтаа зөв хүн бол орж ирэхээр харагдаж байна. За дээрэс нь та хоёрын уулзрал гэдэг зүйл бол маш юм зөв цагтаа тайван үед одоо тохиолдох үз. Дээрэс нь энэ хүн маань өөрөө маш юм зөөлөн хөдөлмөрч, ерөөсөө юм хойрог биш те, юм савсгансан ч гэдэг юм уу, эсвэл одоо нэг хит юм ирч хүчтэй нэг юм докторгүй ийм хүн бол ерөөсөө биш. Энэ хүн бол маш юм хөдөлмөрч, аливаа зүйлийг бүтээгч бүрэн чадвартай, доктортой, за үнэнч, за амьдралаа ер нь бол ингээ шинээр эхлүүлж байгаа, шинээр одоо өөрчилж байгаа те, яг нэг ийм энерги дээрээ явж байгаа хүн бол харагдаж байна. Нэг юм шилжилтийн энерги дээрээ. Тэгээд та хоёрын уулзрал бол ерөөхдөө та хоёрын маань холбоо бол яг ийм чин сэтгэл дээр ер нь бол юм үндэслэн ийм харилцаа байх өндөр магадaltaй харагдаж байна. Илүү нэг юм бодтой, доктортой харилцаа гэж бол харагдаж байна. За хит одоо юу гэдгийг аль нь нэг юм шохоорхоод өнгөрөх гэдэг юм уу те, эсвэл арай өөр одоо сэтгэл мэдрэмжийн хувьд арай өөр ингээд буруу тал руугаа бол биш. Яг нэг юм доктортой, за дээрэс нь бие биендээ аюу юм үнэн чандах үз, за дээрэс нь нэг юм сэтгэл санааны хувьд нэг юм хангалуун мэдрэмжийг өгөх үз. За яг ийм шинэ хайр, шинэ уулзрал танд ойролцоогоор 4 сар дотор бол гарч ирэх нэ. За ингээд 2 дугаар бүлгийн маань бол богино уншлага маань ингээд дуусч байна. За дараагийн бичлэг хүртэл баяртай, дурсамж таратайлаа. 3 дугаар группийн маань уншлага хэлэхэд бэлэн болсон байна. За бүгдээрээ таарат өдрийнхөө мэрэг рүү орохоос өмнө та бүгдийн сонгосон. За энэ стикерийг бас тайлбарлаж өгье гэж бодлоо. За энэ стикер маань ногоон өнгийн ирбэг хэдэ нилягаан өнгийн цэцэгтэй ийм стикер та бүхэн маань сонгосон байгаа. За тэгэхээр ногоон өнг, за ийм цайвар ногоон өнг те гэдэг маань бол ер нь бол ийм өөрчлөлт, за дээрээс нэг ийм хайрын зөөлөн эрчим хүчийг романтик байдал сэргэх гэсэн ийм утгатай өнг байдаг. За ягаан өнг маань болохоор илэн далангүй сэтгэл, за дээрээс нь хайр, эмгтээлэг энерги гэсэн ийм утгатай хоёр өнгийг та бүхэн маань бол сонгосон байна. За тэгээд ирвэхэ гэдэг маань болохоор өөрөө өөрчлөлт, дэвшил, дахин төрөлт, за дээрээс нь ийм сэтгэлийн хувь сэргэлтийг бэлэгддэг. За нилягаан өнгийн ийм цэцэг гэдэг бол өөрөө зөөлөн хайр, эмгтээлэг энерги, гоо утсаглан, за дээрээс нь ийм романтик байдлыг л бэлэгдсэн юм байдаг. Тэгэхээр ер нь бол 3 дугаар группийн маань шинэ хайрт бол энэ стикерээрээ дүгнэх юм бол маш юм романтик, за дээрээс нь эмгтэй хүмүүсийн маань эмгтээлэг үзэсгэлэн гоо, эмгтээлэг энерги бол маш юм сэргсэн, за дээрээс нь юм романтик, ийм зөөлөн хайр бол та бүхэнд л ирж байгаа гэж бол харагдаж байна. Энэ стикерээрээ бол. За одоо бүгдээрээ асуултынхаа дагуу таарат өдрийнхөө мэрэг рүү орцгоё. За эхний асуулт нь болохоор ерөнхий мэдээлэл байгаа. За энэ хайр дурлалын ерөнхий мэдээлэл болон үзэж байгаа хүний маань те одоо таны ерөнхий энерги аль нь бол хавттай байгаа.
За энэ дээр маань болохоор 2-ын зоос доош харж гарч ирсэн байна. За page of wands маань доош харж гарч ирсэн байна. Judgment хөзөр маань бас доош харж гарч ирсэн байна. За тэгэхээр ер нь бол judgment хөзөр маань бол доош харж гарч ирнэ гэдэг чинь бол та ер нь бол ийм өөрөө өөртөө жоохон ийм хатуу ханддаг. За өөрийгөө жоохон шүүмжилдэг те ийм төрлийн бас зан характертай байж бас магадгүй гэсэн одоо хөзөр байдаг. Тэгэхээр та бол бусдад айгүй юм шулуун шудраг ханддаг гэрнэ. Өөрөө өөртөө жоохон шулуун шудраг хандаж чаддаггүй. Өөрийгөө арай илүү их одоо шүүмжилдэг. Эсвэл хэд 100% төгс гэдэг юм уу те ийм зүйлийг өөрөөсөө шахаж шаарддаг. Өөрийгөө жоохон дарамтанд оруулдаг. За иймэрхүү байх магадaltaй гэсэн ийм хөзөр бол гарч ирж байна. Гэхдээ энэ хөзөр маань ингээд доошоо харж гарч ирснээр та бүхэн маань ер нь бол өнгөрснөөс та бүхэн маань авсан сургамжаа одоо энэ хайран дээрээ ер нь бол маш сайн гаргах төлөвтэй бай. За дээрэс нь таны яг нэг юм өөрийгөө шүүдэг, өөртөө жоохон хатуу ханддаг те энэ байдлыг энэ хайр одоо шинээр ирсэн энэ хайр маань бас айгүй юм багасгаж өгөх. Таны яг ингээд нэг байгаагаар чинь хайрлах. За дээрээс нь шүүхгүйгээр те ер нь бол ингээд таныг юм хайрлах, ийм хайр бол танд ирж байгаа гэдэг ийм тохио байна. За дээрээс нь 2-ын зоос маань бас доошоо харж гарч ирсэн байна. За тэгэхээр 2-ын заас маань доошоо харж гарч ирнэ гэдэг маань болохоор та бүхэн маань ерөөхдөө ажил амьдралынхаа балансыг магадгүй ойрч жоохон олохгүй. За дээрээс нь хит одоо нэг ирээдүйн тал дээр бодглохоор жоохон тодорхойгүй, төлөвлөгөөгүй ч гэдэг юм уу те. Иймэрхүү байсан байж магадгүй харагдаа те. Тэгэхээр энэ зүйл маань өөрөө доошоо харж гарч ирснээр та бүхэн маань бас ажил амьдралынхаа тал дээр цаг хугацаагаа хэрхэн зохицуулах уу те ажиллаа хизээн хийгээд за амрах үеэд энэ бүх зүйлээ ер нь бол юм зохицуулах тал бол ирсэн байна. За дээрээс нь магадгүй энэ хайртайгаа уулзсанаар та бүхэн маань хит одоо ажил хийдэг бол хит одоо ажлынхасаа жоохон завсарлага авах. За ажил амьдралынхаа балансыг олох тал дээр бас юм хичээж эхлэх ийм үе бол ирсэн байна. За дээрэс нь page of wands маань гарч ирсэн байна. За тэгэхээр ер нь бол та бүхэн маань гаднаа яхаа аргагүй айгүй юм ирч хүчтэй харагдаг ч гэсэн дотроо бол яг нэг жоохон юм ядралтын зүйл яхаа аргагүй нэг юм та бүхэнд бас ажиглагдаад байгаа гэж бол харагдаад байна. Тэгэхээр та бүхэн маань магадгүй дотроо бас баг зэргийн нэг юм эргэлдсэн зүйл бас явагдаж магадгүй. Тэгэхээр энэ харилцаан дээр ч гэсэн та бүхэн маань анхтаа эхлүүлэхдээ бас жоохон юм эргэлзэх, за болгоомжтой хандахтай дотроо жоохон эмээх баг зэргийн нэг юм босгож энэ хүнтэй харьцах ч гэдэм үү те. Иймэрхүү зүйл бас ажиглагдаж бас магадгүй харагдаад байна. Дээрээс нь энэ шинэ харилцаан дээр та бүхэн маань би одоо дахиж буруу сонголт хийх үедээ хийчих үедээ те гэсэн ийм айдас байгаа гэж бол бас харагдаж байна. Тэгэхээр ер нь бол би дахиж буруу сонголт хийхгүй гэсэн нэг юм дотоод өөрийгөө жоохон юм баригдсан те өөрийгөө жоохон барьсан ийм бас мэдрэмж энэ харилцаан дээр манаас жоохон их гарах те төлөвтэй ийм мэдрэмж та бүхэн манаас өөртөө өгөх одоо төлөвтэй бол харагдаад байна. Тэгэхээр яхаа аргагүй та бүхэн маань ер нь бол хайр гэдэг зүйлөө те энэ шинэ хайр, шинэ учрал гэдэг зүйл рүү эхний алхамаа хийхэд ер нь бол гадна талаас бэлэн бит боловч яг дотроо болохоор жоохон ийм айцтай эргэлзээтэй. За жишээлбэл би одоо зөв хүн ирэхэд те бэлэн байж чадах уу? За дээрэс нь энэ хүн одоо зөв хүн үү гэдэг юм уу? Маш юм олон асуултыг өөрөөсөө асуусан, өөрөөгөө асуултанд дундгасан те маш юм эргэлцсэн иймэрхүү байдалтай байхаар бол харагдаад байна. Өөрөөгөө жоохон хорьсон. За тэгтээ ер нь бол хувь тавилан бол таныг ийм зөөлнөр ингээд түлхэж байгаа түлхэж өгөөд байгаа гэсэн ийм үзүүд бол гарч ирсэн байна. Тэгэхээр таны шинэ учралд бол таны хувь тавилан гэдэг зүйл бол таныг бол дэмжиж байгаа гэсэн иймэрхүү утгатай хөзрүүд гарч ирсэн байна. За хоёрдугаар асуулт маань болохоор энэ шинэ хайртайгаа хизээ уулзах вэ гэсэн асуулт байсан. За энэ асуултан дээр маань болохоор 9-ийн зоос 9 сэлэм маань бол гарч ирсэн байгаа. За тэгэхээр ер нь бол 9-ийн сэлэм гэдэг зүйл маань болохоор та бол ер нь бол маш юм бие даасан байдалтай амьдралынхаа одоо ингээд чанарыг сайжруулсан тий ер нь бол нэг ингэж хүнээс юм гоох ч гэдэм үү тий ийм үзэл бодол ерөөсөө байхгүй өөрөө өөрийнхөө амьдралыг өөрөө одоо зохицлоо гэсэн ийм independent
ер нь бол ийм одоо энергитэй хүмүүс гэж бол харагдчихэ. За тэгэнгүүт энэ тал маань нэг талаараа одоо айгүй сайн зүйл өөрөө өөртөө ихтэй те энэ тал дээр айгүй сайн боловч нөгөө талаараа яг харийн тал дээр баг зэрэг жоохон асуудалтай байж магадгүй харагдаад байна. Хит одоо өөрөө өөртөө ихтэйгээс болоод за эсвэл хит одоо хүн амтан гойдоггүй ч гэдэг юм уу те би нүгээр тутахгүй ч гэсэн иймэрхүү үзэл бодлосоо болоод та бүхэн манаас магадгүй харийн тал дээр бас асуудал үүсдэг байж магадгүй ямар нэгэн байдлаар те эрэгтэй хүн яг нэг юм зөрчилдөхтэй иймэрхүү зүйл манаас гарч ирдэг байж магадгүй тэрнээсээ болоод бас жоохон өөртөө асуудал байгаа ч гэдэг юм уу те ер нь л тиймэрхүү бас хэд өөрийнхөө нэг юм өөртөө ихтэй хэд бие даасан байдлаа бас жоохон эргэлзэх ч гэдэг юм уу те иймэрхүү зүйл бас байж магадгүй. Гэхдээ энэ тал дээр бол ерөөсөө санаа зовох зүйл байхгүй. Та бүхэн маань яг л ийм өөргөө бие даасан ийм өөртөө ихтэй те ийм байх юм бол ерөнхийдөө танд танаас илүү дээрлэх хүн одоо танд татагдана гэхээс биш яг танаас доогуур хүмүүс бол танд ингээд таны тэр бие даасан байдал те таны мөнгө санхүү ч гэдэг юм уу иймэрхүү зүйлд бол өөрийнх нь одоо хэмжээ нэгээс дээгүүр байгаа учраас өөрөөсөө тэгээд орхиод те таныг бол орхиод явах иймэрхүү одоо байдал үзэгддэг бах. Тэгэхээр тэр зүйл дээр бол санаа зовох юм байхгүй. Та бүхэн маань харин ч одоо өөрөөсөө илүү хүнийг татахын тулд те ийм зан характертай гэж бол бодох хэрэгтэй. За дээрээс нь хайр одоо ирэх цаг дээр яг энэ 9-ийн зоос маань бол та ирсэн байна. Тэгэхээр та бүхэн маань магадгүй ганцаардхаас яг айхаа болсон цаг үед таны одоо энэ хайр гэдэг зүйл бас шинэ хайр маань бас ирэх магадaltaй харагдчихээн. За дээрээс нь 9-ийн одоо саваа маань доошоо гарч ирсэн. Тэгэхээр ер нь бол 9-ийн саваа маань доошоо гарч ирснээр та бүхний маань нэг юм сэтгэлийн зовнил ер нь бол багасаад өөрийнхөө айцыг аажмаар ингээд даваад гарч байгаа ийм үеийг бол илэрхийлж байна. Тэгэхээр яхаа аргагүй та бүхэн маань нэг юм айцаасаа тэг ганцаардлаасаа ер нь бол айхаа болох. За дээрээс нь өөрийнхөө сэтгэлийн зовнилыг бол багасгаад айцаасаа тэг айц гэдэг зүйлээ аажмаар даваад гарсны дараа за дээрээс нь өнгөрсөнд одоо юм өвдөлттэй аажмаар эдгэрсний дараа ерөөхдөө таны шинэ дараагийн уучрал бол гарч ирэхээр харагдчихээн. За хугацааны хувьд хэлэх юм бол энэ хоёр том нь хоёулаа 9 тоо бол байна. За тэгэхээр хоёулаа бодох юм бол 9-7 хоног дотор бол ойролцоогоор гарч ирэхээр бол харагдчихээн. За тэгэхээр 9-7 хоног гэдэг чинь бас л яг өвөл он гараал те нэг сар март төхөө нэг сарын их мэхэр ч гэдэг юм уу бас байхаар харагдаад байна. Тэгэхээр ер нь бол 9-7 хоногт 12 сар 1 сар 2 дотор л ер нь бол гарч ирэхээр бол харагдчихээн. За 3 дахь асуулт маань болохоор энэ 2 дахь асуултын маань бол жижиг асуулт байгаа. Энэ хүнтэйгээ хаана хизээ хэрхэн учрах вэ гэсэн асуулт байгаа. За энэ асуултан дээр маань болохоор 4 хөтөр нийт унж гарч ирсэн. За Emperor, за 6-гийн сэлэм, 9-ийн саваа, за дээрээс нь Knight of Pentacles маань бол гарч ирсэн байна. За тэгэхээр за энэ хүнтэйгээ ер нь бол хаана хэрхэн одоо ямар байдлаар уулзах вэ гэхээр Emperor хөтөр маань гарч ирсэн гэхээр магадгүй ажлын холбоотой бас уулзаж магадгүй харагдаад байна. Ажлын ярилцлага ч гэдэг юм уу те. За ажилтай холбоотой тийм орчинд ер нь бол уулзах магадaltaй гэдэг бол энэ Emperor хөзөр маань бол гаргаж ирж байна. За тэгээд энэ хүн маань өөрөө магадгүй танаас ярилцлага авч байгаа хүн ч гэдэг юм уу. Жохон нэг юм удирдлагын түвшний дарах ч гэдэг юм уу те. Иймэрхүү хүн байж бас магадгүй харагдаад байна. За тэгээд хүн маш юм доктортай. За дээрэс нь магадгүй тойрын маань учрах газар за нэг талаараа ажлын газар байж болно, ажилтай холбоотой орчин. За нөгөө талаараа за энэ Emperor хөзөр маань өөрөө юм доктортай ийм хөзөр байдаг. Тэгэхээр магадгүй доктортай үйл ажиллагаагаа явуулаад удсан за нэг тиймэрхүү компани ч гэдэг юм уу, тиймэрхүү одоо газар бас уулзах магадaltaй харагдаад байна. Тэгэхээр дөнгөж шинэ нээлттэй хийж байгаа газар ч гэдэг юм уу тийм бол биш яг нэг юм магадгүй таны байнгын ордог газар ч гэдэг юм уу байнгын одоо нэг юм үйлчлүүлдэг газар те та яг юм доктор суушилтай юм газар бол энэ хүнтэйг уулзах магадaltaй харагдаад байна. Гэхдээ хүн ихтэй газар гэхээсээ илүүтэйгээр те илүү нэг юм цөөн хүнтэй байдаг ийм газар бол уулзах магадaltaй харагдчихээн. За дараачийн хөзөр маань болохоор за 9-ийн савнаас эхлэе. За 9-ийн саваа маань болохоор доошоо харж ирснээр та өөрөө одоо нэг юм альфа зүйлд ямар нэгэн харилцаан дээр та ингээд хүнтэй харьцахдаа нэг юм хан босгож харьцдаг. Өөрийгөө амар юм хамгаалсан.
За нөгөө хүнтэй энэ хүн яг яах нь уу? Энэ хүн надтай яаж харьцах нь уу ч гэдэг юм уу те. Яг нэг юм хамгаалтын хантай харьцдаг гэж бол энэ хөтөр маань бол илэрхийлж байна. Тэгэхээр ер нь бол та магадгүй энэ хүнтэй уулзрахдаа маш юм өөрийнхөө сэтгэлийг нээсэн те. Нэг юм болгоомжилсан байдал таны нэг юм хан маань жоохон юм багассан унсан те. Ерөөдөө нэг ийм байдалтай бол танилцахаар харагдчихээн. Та яг нэг юм өөрийнхөө сэтгэлийг бүрэн энэ хүнд нийж чадхаар, ярилцаж чадхаар, за дээрээс нь ямар ч нэг юм болгоомжилсан зүйл байхгүй энэ хүнтэй харьцахаар харагдаад байна. Тэгэхээр хүн танихгүй хүнтэй харьцахдаа бол жоохон юм болгоомжлоод те нэг юм анзаарсан ч гэдэг юм уу иймэрхүү байдал дээр шилждэг бол магадгүй нэг хүнээр дамжуулж танилцж байгаа ч гэдэг юм уу те эсвэл та ингээд өөрийнхөө нэг юм сэтгэл мэдрэмжийг ер нь жоохон илэрхийлэх тал дээрээс суралцсныхаа дараа бас энэ хүнтэй уулзаж магадгүй эсвэл та хүнээр дамжуулж ямар нэгэн айх айцгүй болцсон те иймэрхүү үедээ бас энэ хүнтэй танилцаж магадгүй харагдчихээн. За дээрээс нь Knight of Pentacles маань доошоо гарч ирсэн. Тэгэхээр ер нь бол таны дараачийн шинэ учрал бол ерөөсөө нэг юм төлөвлөгдөөгүй гинтийн те нэг иймэрхүү шууд ингээд танилцсан те ийм байдлаар бол танилцахаар харагдчихээн. Ер нь бол ийм санамсаргүй байдлаар те ямар нэгэн хуваартай биш. За төлөвлөөд те за тэддэх өдөр тэдэнтэй уулзсан, тэнтэй уулзсан да, тэрнтэй уулзсан да гэсэн нэг тийм юмгүйгээр гинт одоо найз нөхдөйгөө уулзаад гардаг ч гэдэм үү. Гинтийн нэг та өөрөө ажил төлөвлөд гардаг ч гэдэм үү те. Энэ нэг юм гинтийн уулзалтаараа та яг энэ хүнтэй танилцаж уулзахаар бас харагдчихээн. За тэгээд Knight of Pentacles маань ер нь бол те ийм доошоо харж гарч ирснээр ийм удаан ч гэдэм үү ийм удааширсан байдлыг маань одоо эсрэг байдаг. Тэгэхээр яхаа аргагүй маш юм хурцтайгаар бас танилцах ийм байх магадлалтай харагдаж байна. Тэгвэл нэг юм хурц те шийдэмгий бол биш. Зүгээр л яг юм бүх тохироонд бүртгэх юм уу? Яг юм төлөвшсөн, төлөвлөгөөгүй хэрнээ маш юм төлөвшсөн байдлаар танд бол өөрөөгөө нээхэр бол харагдчихээн. За юу гэдгийг нэг юм магадгүй нэг ажил руугаа явж явах замдаа таардаг ч гэх юм уу. За эсвэл нэг кофе авах гад явхад за эсвэл ингээд нэг байнгын очдог те газараа сууж явах ч гэх юм уу те. Ямар нэг юм үйлчлэгээний газар дээр байх боломжтой. За дээрээс нь ямар нэгэн таны офистай ойрхон ч гэдэм ажилтай ойрхон иймэрхүү газар бас гинтийн байдлаар таарах магадaltaй харагдчихээн. За дээрээс нь 6-гийн сэлэн маань бас доошоо харж гарч ирсэн байгаа. За тэгэхээр ер нь бол та ямар нэгэн зүйлээс ер нь ингээд ийм холдож явахтай уулзнаа гэсэн ийм тохиол байгаа. Тэгэхээр ер нь бол та оюуны болон сэтгэлийн те төвшөнд ямар нэгэн хүнийг орхиод өмнөх харилцаагаа орхиод ч тийм үү өөрийнхөө хуучин үнцэн гэдэг юм уу өөрийнхөө хуучин одоо үзэл бодол гэдэг зүйлээс салаад өөрийгөө шинээр одоо бүтээж авах үедээ энэ хүнтэй бол таарахаар харагдчих байна. За тэгээд аялал байж болно. За эсвэл замд гарах. За дээрэс нь таны өөрийнх нь амьдралын шилжилтийн үе те. За ажил солих ч гэдэг юм уу эсвэл нэг юм орчин өөрчлөгдөх иймэрхүү үед бас өөрийнхөө орчныг өөрчлөх гэдэг юм а тий яг иймэрхүү юм шилжилтийн үед бол энэ шинэ хайр маань бол гарч ирж учрахаар бол харагдчихээн. Тэгэхээр ажилтай холбоотой газар илүү нэг юм эмх зэгцтэй газар орчинд тий за эсвэл хаашаа юм нэг газар руу явж байх та зам дээр ёстой нэг цаяаны зам дээр гэдэг шиг магадгүй нэг зам дээр ч гэдэм үү те гинтийн байдлаар таарах учрах за нэг юм өөрийгөө нэг юм өөрчлөлт шинжилтийн үе дээр бол энэ хүнтэй таарахаар бол харагдаад байна. За гурав дахь асуулт маань болохоор хүн ямар хүн бэ гэсэн ийм асуулт байгаа. За энэ хүнийг энэ асуултыг асууж байгаа шалтгаан нь та бүхэн маань тэр хүнтэйгээ учирсан өвөөгөө бас шалгах те мэд хэрэгтэй. Тэгэхээр ийм асуулт та бүхэндээ бол тавьсан байгаа. За тэгэхээр энэ асуултан дээр маань болохоор Page of Cups. За дээрэс нь буруу харсан 5-ын зоос, King of Cups. За дээрэс нь 6-гийн зоос маань бол гарч ирсэн байна. За тэгэхээр Page of Cups гэдэг маань болохоор энэ хүн бол маш юм зөөлөн, уян зөөлөн сэтгэлтэй. За ягаад ч мэдгүй нэг юм дотн мэдрэмжийг өгдөг. За магадгүй нэг юм чат ч гэдэг юм уу мессеж те иймэрхүү харилцаанд үүссэн зүйл дээрээ маш юм уян хатан өөрөөгөө маш сайн илэрхийлдэг. За нэг юм зөөлөн арга барилаар тань руу ингээд бичдэг те ийм төрлийн хүн байх нь байна. За дээрэс нь хайр гэдэг зүйл дээр айгүй юм өөрөөсөө ихтэй ханддаг ч гэдэг юм уу. За ер нь бол нэг юм хит одоо энэ шинэ хайр дээрээ тантай харьцахдаа юм логик сэтгэлгээг
логик сэтгэлгээнд дээрээ одоо ингээд суурлаад авахгүй ерөөдөө нэг юм сэтгэл мэдрэмжэн дээрээ суурлаж байгаа гэдгийг бол та бол анзаарч харахаар байна. Тань дээр одоо нэг юм цоглол хийгээд авахгүй те ер нь бол тийм бахна. Тэгэхээр аль болох юм сэтгэл зүрхээрээ бол тань руу хандж байгаа гэдгийг бол та бол мэдэрх нь байна. За дараагийн хөзөр маань болохоор 5-ын зоос маань доошоо харж гарч ирсэн. За тэгэхээр энэ хүн маань бас өөрийнхөө амьдралд за бас нэг юм өнгөрсөн зүйлтэй хит харамссан ч гэдэм үү те. За хүнд зүйл тулсан ч гэдэм үү иймэрхүү байдалтай байсан бол одоо яг нэг юм саяхан одоо нэг юм амьдралтаа сэргэлтийг хийгээд те хит одоо өнгөрсний араас хөөхөө болоод өөрөөгөө одоо нэг юм хөгжүүлж яваа ийм үе дээрээ бол таарж байгаа гэж бол харагдчихээн. За дээрэс нь материалын эсвэл одоо сэтгэл зүйн хувьд ер нь бол юм дээшилж байгаа ийм үе бас байж магадгүй харагдчихээн. Тэгэхээр ажлын тал дээр магадгүй танилцсан бол те удахгүй тушаал твшилж байгаа ч гэдэг юм уу иймэрхүү бас хүн байх магадaltaй харагдчихээн. За King of Cups маань гарч ирсэн. За тэгэхээр нь Page of Cups, King of Cups. За King of Cups маань гарч ирсэн. За тэгэхээр Page of Cups, King of Cups маань бол аль аль нь бол таарч ийн, гарч ирж байна. За тэгэхээр л хааны аяга гэдэг маань өөрөө маш юм сэтгэлээ хяндаг, сэтгэл хөдлөлөө хяндаг. За дээрэс нь хүнийг хайрлаж чаддаг, тайван нэг юм ухаантай, доктортой, за амьдралдаа юм хариуцлагатай хүн дээр бол гардаг ийм карт байдаг. Тэгэхээр ер нь л энэ хүн манай л өөрийнхөө сэтгэл мэдрэмжийг бол маш сайн удирдах чаддаг. За альва зүйлс шин сэтгэлээсээ ханддаг тийм маш юм зөөлөн харттай, тайван нэг юм тайван төрхтэй эрэгтэй хүн бол байх нэ. Хит одоо наашаа цаашаа авцгансан бол биш. Маш юм тайван, ухаалаг, доктортой. За өөрийнхөө юу мэдэрч байгааг юу илэрхийлэх ёстой гэдгээ мэддэг. Ийм хариуцлагатай төрлийн ийм эрэгтэй хүн бол таны амьдралд шинээр одоо гарч ирэх нь байна. За дээрэс нь 6-гийн зоос маань гарч ирсэн. За тэгэхээр энэ хүн бол маш юм сайхан сэтгэлтэй, өглөгч. За альва зүйлд те айгүй юм тусархаг ийм бол хүн байх нь байна. За дээрэс нь харилцаанд нэг юм сэтгэл болон цаг те завыг за дээрэс нь юм тусламж өгөхтэй ерөөсөө нэг юм харамлдаггүй төрлийн маш юм сэтгэлээрээ одоо хүнд тусалдаг ийм хүн бол байхаар харагдчихээн. За тэгээд тантай бол яг ийм энэ тэнцүү нэг юм харилцааг бол хүсэж байгаа те. Ерөөсөө нэг нь одоо аваад нөгөөдг нь арай бага өгдөг ч гэдэм үү. Аль нь эсвэл нэг цаг зав гаргахгүй те. Яваад байдаг ийм бол биш. Адилхан харилцан биеиндээ өгсөн харилцан биеинээсээ яг тийм сэтгэл ханамж гэдэг зүйлийг авсан те. Ийм зүйлийг эрхэмлдэг. За нэг ийм төрлийн хүн байх нэ. Энэ хөзөрд маань бүгдээрээ зөв харж гарч ирсэн учраас би бол хамгийн одоо зөв сайн талаар нь бол тайлбарч хэлж өгч байна. За тэгэхээр ер нь л харах юм бол энэ хүн маань маш юм зөөлөн сэтгэлтэй, зөөлөн мэдрэмжтэй, за дээрэс нь амьдралаа сэргээж байгаа, сэтгэлээ маш юм хяндаг, өгөөмөр, за тэгээд ийм халамжтай ийм төрлийн бол эрэгтэй, эмэгтэй хүн бол байх нэ. За тэгээд энэ дээр Emperor хөзөр маань за дээрэс нь King of Cups маань гарч ирсэн. Тэгэхээр насны хувьд магадгүй тантай жицүү эсвэл танаас 1-2 ах ч гэдэм үү те. Ерөөдөө нэг юм ах энерги, их энерги ч гэдэм үү байж магадгүй харагдаад байна. За тэгээд ерөөхдөө ингээ хөзрүүдэд бас харах юм бол за нэг юм хит өндөр бол биш. За ингээд хөзрүүд хааны хөзөр за дээрс нь Page of Cups харж харах юм бол ерөөхдөө айхтар өндөр бол биш. За дээрс нь маш юм зөөлөн харттай, зөөлөн энергитэй та нэг юм тайван энерги, тайван авра бол танд бол мэдэгдэх үйс. За дээрс нь учирсан газраач бодсон тэр за дээрс нь King of Cups-ийн үзрэлтэй ч гэсэн харах юм бол маш юм эмх зэгттэй төрлийн ийм салан задгаач тийм үү, ийм зоохон заваан ч гэдэм үү бохор бол ерөөсөө биш. Маш ийм эмх зэгттэй ийм боловсралтай төрхтэй. Ер нь бол харагдахаар ийм эрэгтэй хүн, эмэгтэй хүн бол гарч ирэх нэ. Тэгэхээр та бүхэн маань яг нэг ярилцаж үзснийхаа дараа те яг ийм зөөлөн байна уу? За дээрээс нь үнэхээр хайр гэдэг зүйлд те чинь сэтгэлээсээ ханддаг байна уу? Яг миний энэ хэлсэн зүйлүүдийг та бүхэн маань тэр хүн дээрээ сонжиж харж үзэх юм бол за ер нь л энэ хүн байна гэсэн шийдвэрийг бас та бүхэн маань гаргах боломжтой байх нэ. За тэгээд бүх үзүүдээ ерөөхдөө нь хараад уялдаа холбоо ерөөхдөө бүгдийг ингээд тайлбарлаад хэлсний дараа та бүхэндээ нийт дүгнэлт гэх юм уу уялдаа холбоогоо ингээд харах юм бол за ер нь таны талаас бол нэг юм одоогийн байдал маань нэг юм өнгөрснөө жоохон дутуу хаасан өнгөрсөн зүйлээ жоохон бодоод байдаг те. За дээрэс нь айцаа жоохон даван гарч байгаа гэдэг ийм үедээ бол та бүхэн маань л явж байгаа харагдаж байна. Яхаарахгүй өөрөөсөө шинжилтийг хийж байгаа яг л энэ ирвэх хэшиг те. За дээрэс нь хайр гэдэг зүйл рүү маш юм болгоомжтой алхаж байгаа
байдал бас хажиглагдаад байна. Тэгэхээр магадгүй өмнө нь хайр гэдэг зүйлээс өөртөө жоохон шантарсан ч гэдэм үү те жоохон юм дандаа тохироогүй хүмүүстэй уулзснаасаа болоод энэ зүйл дээр айгүйх юм болгоомжтой ханддаг болсон байж магадгүй харагдаж байна. Тийм болохоор жоохон одоогийн байдлаар бас хайр гэдэг зүйл рүү шууд ингээд зөвлөд орж байгаа бас биш байгаа учраас та бүхэн маань хугацаа ч гэсэн бас жоохон урт хугацаа байж магадгүй харагдаж байна. За тэгээд бие даасан байдал дээрэс нь өөрийгөө үнэлэх үнэлэмжийн дээрээ бас айгүй юм өөрийгөө өсгөж яваа тийм ийм үед дээрээ бол та бүхэн маань явж байгаа харагдаж байна. За тэр хүн маань болохоор өөрийн амьдралаа ер нь бол сэргээж байгаа. За дээрэс нь маш юм зөөлөн, өглөгч, өөрийнхөө сэтгэл мэдрэмжийг хяндаг. За дээрэс нь ийм ажилсаг, тооцоотой. За нэг ийм төрлийн эрэгтэй хүн бол эмэгтэй хүн тийм гарч ирэх төлөвтэй байна. За тэгээ та хоёрын маань учрал нь болохоор ажил. За дээрэс нэг юм удирдлагын зохион байгуулалттай газар орчинд танилцаж магадгүй. Та өөрөө маш юм тайван болоод эхэлсэн үедээ ер нь энэ хүнтэй учрахаар харагдаж байна. За дээрэс нь энэ хүнтэйгээ бол ямар ч төлөвлөөгүй байж ах та тийм энэ хүнтэй бол учрахаар бол харагдаж байна. За тэгээ хугацааны хувьд бол 9-7 хоног дотор бол энэ хүнтэй бол учрахаар харагдаж байна. За ингээд 3 дахь группийн маань уламжлага ингээд дуусч байна. Дараагийн имжлэг хүртэл баяртай дурсамж таарай.